Сэтгэл зүйн сонжооныг буюу таны зан чанарыг тодорхойлох сэтгэл зүйн сорил. Та энэхүү харагдаж байгаа моднуудаас аль мод нь таны нүдэнд хамгийн их тусаж, хамгийн их таалагдж байна вэ? Тэрхүү модоо сонгоорой. Хэрв та нэгдүгээр модыг сонгосон бол таныг зарчимтай хүн гэж нэрлэж болох юм. Нэгдүгээр модыг сонгосон бол та маш өгөөмөр бөгөөд дотроо маш хүчтэй ёс суртахуунтай хүн юм. Та өөртөө болон амьдралдаа юу хүсэж байгаа маш сайн мэддэг бөгөөд өөртөө нэг зорилго тавиад түүндээ тууштай явдаг. Хэрвээ та 2 дугаар модыг сонгосон бол таныг үнэнч бөгөөд хөгжилтэй хүн гэж тодорхойлж болох юм. Энэ модыг сонгосон бол та маш үнэнч бөгөөд хошин шогийн мэдрэмж өндөртэй. Өдөр тутмын амьдралдаа та маш их ажилдаа байсан ч хэдий ч ажлаа зохицуулаад найз нөхөд гэр бүлийнхэндээ хөгжилтөх цаг заавал гаргадаг. Та бусдад маш үнэнч бөгөөд сэтгэлээсээ хандахыг илүүд үздэг. Хэрвээ та 3 дугаар модыг сонгосон бол таныг философи сэтгэлгээ сайтай хүн гэж нэрлэж болох юм. 3 дугаар модыг сонгосон хүн бол та маш сайн философи сэтгэлгээтэй, маш ухаалаг, аливаа зүйлийг хийхээ өмнө бодож тунгаадаг, бүх зүйлийг гүн гүнзгий утга учир талаас нь хардаг. Та ганцаараа байхдаа баг зэрэг дотгошоо байж магадгүй ч гэсэн харин өөр тохирсон найз нөхдүүдийн дунд илүү нээлттэй болдог. Хэрвээ та 4 дугаар модыг сонгосон бол таныг маш их сэтгэлийн хөдөлгөөн өндөртэй хүн гэж нэрлэж болох юм. 4 дугаар модыг сонгосон хүн бол сэтгэл хөдлөлөөр дүүрэн юмсыг гүн гүнзгий мэдэрч хүлээж авдаг хүмүүс юм. Та маш бүтээлч боловч бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй. Энэ зан чанараас болоод таны үн цэнийг бусд хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Заримдаа та бусдад гомдож тунж магадгүй ч гэсэн энэ бол таны онцлог зан чанар юм аа. Тийм болохоор энэхүү зан чанараа ашиглаад мэдрэмжтэй байхыг илүүд үзээрэй. Хэрвээ та 5 дугаар модыг сонгосон бол таныг маш хүчтэй, бие даасан хүн гэж тодорхойлж болох юм. 5 дугаар модыг сонгосон хүмүүсийн хүчний хэрэгцээ маш өндөр байдаг бөгөөд эдгээр төрлийн хүмүүс нь бие даасан байхыг илүүд үздэг. Эдгээр төрлийн хүмүүс нь ямар ч шийдвэр гаргалт, үйлдэлийг бусдаас тусламж авахгүйгээр өөрөө зөв бурууг нь ялгаж өөрөө шийдвэр гаргахыг илүүд үздэг. Хэрвээ та 6 дугаар модыг сонгосон бол таны баг зэрэг хуучны, гэхдээ романтик мэдрэмжтэй хүн гэж тодорхойлж болох юм. 6 дугаар модыг сонгосон хүмүүсийг old school буюу хуучны хэм маягийн илүүд үздэг хүмүүс гэж нэрлэж болно. Эдгээр хэвшинжийн хүмүүс хүнд ч хор хүрэхгүй байхыг хичээдэг, маш сайхан сэтгэлтэй, нинжин сэтгэлтэй хүмүүс байдаг. Та бүх хүнд ижлэхэн ханддаг, хүндэл үзүүлэхтэй хүмүүсийг ялгадаг. Энэ нэргээ таныг нийгэмд онцгой хүн болгодог бөгөөд хүмүүст маш сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Хэрвээ та 7 дугаар модыг сонгосон бол таныг маш нээлттэй сэтгэлгээтэй хүн гэж нэрлэж болох юм. 7 дугаар модыг сонгосон хүмүүс нь маш нээлттэй сэтгэлгээтэй байдаг бөгөөд бусдад төв болох зүйл, төвшөөмөр зүйлүүд ч гэсэн түүнийг бод амьдрал дээр зовоодгүй. Та нөхцөл байдлыг маш сайн ойлгож, хувийн болон ажил мэргэжлийн аль амьдралд бүх зүйлүүдийг зохицуулж, наан цаана учрыг олж чаддаг. Тийм болохоор та амьдралынхаа бүх мөчийг таашааж мэдэрч чаддаг байна. Хэрвээ та 8 дугаар модыг сонгосон бол таныг дур булаан, эрч хүчтэй төрлийн хүн гэж тодорхойлж болох юм. Энэ хэвшинжийн хүмүүс маш дур булаан, эрч хүч ихтэй зан чанартай байдаг. Та бусдыг аз жаргалтай байхыг боддог бөгөөд хүмүүст аз жаргалыг түгээж чаддаг. Маш их эрч хүчтэй учраас та альваад үргэлж биелэн тийм гэж хэлдэг бөгөөд хүмүүст үгүй гэж хэлхийг илүүд үздэг. Хэрвээ та 9 дугаар модыг сонгосон бол таныг маш өөдрөг зан чанартай гэж тодорхойлж болох юм. 9 дугаар модыг сонгосон хүмүүс бол маш өөдрөг төрлийн хүмүүс байдаг. Эдгээр төрлийн хүмүүс бодол нь үргэлж эерэг зөв чиглэл хандлагатай байдаг. Эдгээр хүмүүсийн хамгийн гол онцлог бол хайрладаг, хүндэлдэг хүмүүсээ дэргэдээ байлгахын тулд сайн муу зүйлийн аль алийг хэлж зөвлөдөг бөгөөд ямар ч үед тэд хайртай хүмүүсийг хажууд байхыг илүүд үздэг.